Надад амар сонирхолтой рилнүүд гарч ирээд байгаа. Тэгээд 1 биш, 2 биш, 3 биш. Pringles дотор хайлуулсан шоколад хийгээд тэрийг хөлдөөгөөд идээд байгаа. Pringles-ний дээдлийн 30% нь хин шаар. Биднэрт тийм 2 төрлийн шоколад байна. Яагаад тийм хөөсөн шоколадд илүү гоё амттай болоод юм бол. Toxic narcissist хүмүүстэй найзлахаа болох юм бол та нар руу direct нөлөө үзүүлж чадхаа болоод ирэхлээр та нарын эргэн тойронд байгаа хүмүүст та нарын тухай маш новшийн худлаа үнийн юмыг зохиож ярьж хэлнэ. Тэгвэл мэдээж ихэнх хүмүүс шүүлтүргүү ханддаг. Оо тийм үү. Тийм нөхцөлд яах вэ? Хариу үйлдэл битгий үз. Тэднэрт өөрийнхөө энержинээс жоохон өгөх тусам та нарын энержигээр хооллоо тэгээд илүү та нарт лай болно. Түү энэ ч бүр амар шууд хайлт юм биш. Буруу шоколад авчичаа. Фа. Шоколад нь бүр сүулдэ бүр түлэгдээд унлаа штэ. Миний шоколад олигтой хайлсангүй тэгээд би дахиж шоколад авахаас залхуурж байгаа болохоор за шал худлаа юм ийсэн. Гэтэ энийг жоохон хөлдөөгөөд идээд үзье. A few moments. За юу ч ихсэн зүсээд үзье тий. Хөө, окей. Hold up. Wait a minute. Damn. Их идүүл болохгүй юм. Гэхдээ нэр гоё юм байна. Энэ дээр жоохон ингэдэг whipped cream юм уу эсвэл заримтай хөлж идэх юм бол амар гоё санагдлаа. Уул нь бол гоё болох юмыг би өөрөө фейлдүүлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг би дахиж туршиж үзэн дараа. Нэрээ гоё болт юм байна. Таалагдлаа.